За байна уу. Одоо 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр болж байна. Сая өмнөх цаг 20 минутын бичлэгээр Миогомбын холдын ээж Цэдэв түүний аав ээж хоёр нь цэвэр хятад хүмүүс болох тухай баримтаар ярьлаа. Мөн 2016 оны их хурлын сонгуулийн 30 гаруй суудлыг тооны аргаар 15-аас 20, 30, 50, 100 хэмжил маш цөөн тооны саналаар яаж төрийн иргэлтийн арга хэрэгжилж авсан талаар ярьсан байгаа. Миний хувьд ярих гэж байгаа хүндрэлтэй сонсогч магадгүй шүү. Учир нь өнөөдөр би 28 дахь өдрөө өсвөлөнд явж байгаа. Өнөөдрөөс ихлэн жаахан багаагаар юм иж хэлсэн. Тэр ярихад бол амны хайрцаг эхлээд ярих гэж байгаа хүндрэлтэй байгаа юм. За одоо та нарт би баримтчилгаа болоод байгаа тухайд ярив. Энэ бол Миогомбын хот гэж хүний ээж нь хятад хүн, хятад цусны хүмүүс Монгол улсын үндсэн хуулиар уугуул хүн байх ёстой гэдэг хуулийг бичиж байгаа юм байна. За энд миний Facebook хаяг Цэндавиш шатмарт орохоор байж байгаа. За та бүхний өмнө би энд архивын маргааны зургийг үзүүлье. За энэ архивын хүн амын 1956 оны тооллого байгаа. Дөнгөж сая үл би үзүүлээд хэлсэн. За Цэдэв гэж Миогомбын холдын ээж нь, Далай гэж бол монгол нэртэй аавынх нь нэр. Тэр доотлын Зози сан гэдэг үл энэ Цэдэвгийн аав нь. Хятад нэр нь Зози сан, монголоор бас нэр нь Далай юм бэл. Ингээ аав нь бол хятад хүн. Энэ Зози сан гэсэн хүний аав нь болохоор Зошидүү гэж хүн. Ийм аавтай. Ингээд хоошоогоо харуул Миогомбын хол гэж хүний Зози сан гэсэн монголоор Далай гэсэн аавтай аав нь бол 1909 онд төрсэн хятад хүн. За энэ ээж ханд гэсэн байна. Энэ Цэдэв гэдэг хүн нь шүү дээ, ээж ханд. Энэ бол хойд ээж нь. Цэдэв хүний ээж нь бол цэвэр хятад хүн байсан. Энэ баримт ил болсон юм байна. Үндэсний төв архив лавлгааны төвөөс 1956 оны хүн амын тооллого. За эндээс юу дүгнжлэх вэ гэхээр хойд ээж нь ханд Миогомбын холдын ээж бол хятад аавтай хятад ээжтэй хүн. Инхээр Миогомбын холд хүн нэг талаасаа ээжийн талаасаа цэвэр хятад хүн, нөгөө талаасаа Миогомбын холдгон Миогомб гэж аав нь Гомб гэсэн аавтай. Гомбын Миогомб. Гомб нь бол Миогомбгон нагад сахан ууш таарсан. Нагад сахаараа авгуулсан. За энэ баримтын тухай түрүүнийх дээр тодорхой ярьсан болохоор би энд өнөөдрөөс өсвөлөнгөө багаарс эхэлж байгаа. За энд байгаа миний Facebook дээр орцсон байж байгаа Цэндавиш шатмарт бол энд байж байгаа юм бол хятадын хэвлэл мэдээллийн албаны хуудаснууд дээр Миогомбын энэ холдын тухай мэдээлэлт хятадын зэхүү Монгол улсын ерөнхийлөгч болох уу? Оросын өргөн зэхүү болох уу гэсэн юм хятад сурвалжтай юмнууд явж байгаа юм байна. Инхээр давхар хятадын баримтчээс нь бол энэ Миогомбын холд хүн бол хятад өвөөтэй өндөр өвөө нь бас хятад ингээд хүн болохыг тодорхойлж хэлсэн байгаа. Энэ бүхэн бол Төвдөн доржийн баримтчилгаатай холбоотой өгөөд Төвдөн дорж өнөөдөр амьд өгсөн нь мэддэхгүй ихний баримтчилгаа болсон хүмүүсээ 6 дугаар сарын 12-ны өдрөөс хойш
Төвдөн Дорж гэж хүн байхгүй байгаа. Энэ Төвдөн Дорж гэх хүн бол Ганбаатар гэж өнөөдрийн бидний яриад байгаа энэ хүний шадар туслах нь байсан. За баримтлагын тухай ярьж байна. Шадар туслах нь байсан хүн. За цөмөрөө өөр нэг хүнийг баримтжилсан байна өнөөдөр. Мөн Миягомбын холдын энэ хятад ээжийнхэн талын цэвэр цусны ят гэдгийг харуулсан Бат сайхны ган хуйг гэж залуу байсан. Тэр хүний цагдаагийн газраас Facebook-ын шууд хаагаад өөрийн баримтлаа авсан. Ингээ хоёр дахь хүн. Мөн Дорж одыг баримтлах гэж орцсон 60 тэрбумын хэрэгээр. За ууган баяр гээд мэтгэлцээний юмыг бичлэгийг задлсан гэдэг залуугийн эхнэрийн барьсан байгаа. Өөрийг барихгаа оролдож байгаа юм шиг байна. Энэ мэтлэг бидний мэдэхгүй маш олон Миягомбын хул гэж хүний ээжийнхэн тал бол аавын талын хятад цустай гэдгийг баталсан хүмүүсийг нэг нэгээр ингээ баримтлаад байна. Баримтчилгаа. За миний Facebook-оор ингээ оруулын доор би мэдээллийг оруулсан байна. За энд байгаа нэг зураг байгаа. Энэ бол нөгөө бидний Мио гэж түрүүний саяны хоёр дахь баримтчилгаа буюу тэр Бат сайхан гэж залуугийн гаргаж ирсэн зураг. Миягомбын хол гэж хүмүүсийн хятадын хуурамч улааны шнэг нэрлэдэг энэ ламтаа авахулсан зураг байгаа. Энэ ламд Сүү Батбол мөргсөн. Оюун хоорол мөргсөн авчирсан. Бадам Жуна гэдэг нэг газрын 8 ачин. За энэ хүн бүхий өргөөн дээр олон хүмүүсийг цуглуулж 2015 оны орчим ах. Өргөө дөрвөн хүмүүсийг ингэж цуглуулсан юм байна. Ингээд энэ Миягомбын хол бас шүгдэнтэй холбоотой хүн. Харийн шашинд бүхэлдсэн. За ингээд тэгвэл Төвдөн Доржийг Төвдөн Балжирыг баримтжилдаг юм бол Бат сайхан гэж залууг баримтжилдаг юм бол энэ яагаад Ганбаатарыг барихгүй байх гэсэн лог зөрчлөж байгаа. Ганбаатар бол мууны шашинд санхүүжилт авсан, баригдсан. Дээрээс нь цагаан хуудас гэж энэ бол Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн хуулийг зөрчсөн юм учраас сонгуулийн ерөнхий ороо гэдэг газраас мэдээлэл хийж урайлж болохгүй гэсэн. Ингээд ийшт Ганбаатар гэж хүн бол энэ хоёр гэж хүнтэй нийлээд цагаан сонгуул буюу хоосон сонгуул урайлж хэлсэн байгаа. Энэ баримтлах байгаагийн шалтгаан бол Миягомбын холтой эднэр асар их мөнгөөр хоорондоо гэрээ байгуулсан учраас ард түмнийхээ эсэргүүл хийж байгаа. Одоо бидний өмнөд байгаа энэ зураг бол манай бидний хайрт эцэг шүгдэнч Намбрын их хоёр гэж хүний хоёр цагаан өмсгөлтэй лам буюу хятадын цагаан алчуурчны гэж ярьдаг. Тэр хятадын ламд мөргсөн тэр зураг баг. Эндээс тэр цагаан алчууртны гэж ярих. Одоо энэ цагаан хувьсгал гэж ярьж байгаа юмнууд орж ирж байгаа юм шүү. Цааш нь тайлбарлахын өмнө залуучуудаа уриалахад Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал хятадын иргэшэл шууд орохоогүй юу гэсэн байдал бүр 99.99% та болцсон ява. Саяны цагаан сонголт гэж юм хэлснээр олон тооны хоосон хуудсыг оруулж хоосон хуудсын саналыг Миягомбын хол руу шилжүүлэх гэсэн оролдлого байж байна. Миягомбын хол хүчин Монгол улсын ерөнхийлөгч болох юм бол үндсэн хууль зөрчсөн цэвэр хятад өвөө эмээтэй хүн болох ч байгаа юм тохиолдол болох юм байна. Ийм ч учраас энэ хятад хөө цустай хүн Монгол улсын үндсэн хуулийг зөрчиж байна. Төрийн тэргүүн байж болохгүй гэсэн утгаараа Төвдөн Балжир гэж хүн баримтлагдсан үннийг дэлгэсэн. За өмнө нэг видео бичлэг гарч ирсэн да тэр бичлэг дараа нь Нямзаг гэж хүн бас бичлэг тараасан байгаа. За ингээд товчхон яриач хаашаа би. Энэ Миягомбын энх болд Мие багш гэсэн номыг яагаад хураалгасан бэ гэсэн мэдээлэл гарсан.
Энэ мэдээлэл дээр миний саяны хэлсэн архивын газрын баримт болон Мие багшийн өөрийнх нь бичсэн юмнууд дундаас Нямзагд гэж сэтгүүлч номын нийтлээд дүгнэлт хийсэн. Эндээс ямар дүгнэлт гарсан бэ гэхээр Миегомбийн ээжийн аав нь мэдээж 1909 онд төрсэн Далаа гэсэн Монгол нэртэй Зоо Зи сан гэсэн нэртэй хятад. Ээжийг нь ханд гэж ярьдаг боловч тэр Цэдэв гэж хүний хойд ээж юм байсан. Өөрийнх нь Цэдэв гэж хүний төрүүлсэн ээж нь хятад хүн. За ингээд энэний тухайд бол сая би өмнөх 2 цагийн бүтэн цаг гарангийн яриа хийсэн учраас товч хэлье. Энэ миний мэдээлэл алга болчихгүй юу? Арайгүй л бид мэдээлэл зохион дээр оруулсан юм ээ. Мие багш гэсэн номыг хураагаад юу болгоод байгаа. За энэ багч ирж байна. Зөлгөө. За энэ мэдхгүй онцгохгүй байна. Энэ номноос үзснээр бүрэн батлагдсан. Ингээ саяны мээсэн хятадын эрх сурвалж дээр гарснаар хятадын зэхүү Миегомбийн бол цэвэр хятад хүн. Ирлиз. Нэгдүгээр үеийн ирлиз. Энэ мэдээлэл болгоомж олон хүнийг баримтчилгаа хийж байгаа. За одоо цөмөрөө нөгөө Төвдөн Байлжир гэж хүн ямар учиртай гэдэг эхний баримтчилгаа хийсэн үний тухай ярив. Энэ хүний цагдаагийн газар бариад авцсан. Барьж аваад өнөөдөр амьд хэсэг нь гэтгэхгүй. Хаана байгаа нь гэтгэхгүй. Төвдөн Байлжир шарвд орж бид нэр ийглэр гарч ирсэн тэр мэдээллийг мэдж байгаа. Энэ хүний фэйсбүүк нь харин устгаж чадаагүй. Гамбат Батсайхан гэдэг хүний веб хуудсыг устгаад барай аваа явсан. Төвдөн Байлжирын араас оруулаад одоо сураг чимээгүй алуулахад бэлэн байж байгаа бах. За Төвдөн Байлжир энэ байна. Төвдөн Байлжир бол Ганбаатар гэж нөхрийн шадар туслах нь байсан. Тэгээд Миегомбийн холдын ээжийнх нь хятад цусны тухай асуудлыг гаргаж ийн ярилцлагыг хийгээд дараа нь баримтлагдсан. Ингэхдээ одоо хүртэл Ганбаатар гэж хүн хажуудаа хамт явсан нөхрийн тухай ямар ч зүйл хэлэхгүй Миегомбийн холтой мөнгөөр тохироод ард түмнийхээ эсрэг явж байгаа юм. Ийм учраас залуучууд хүмүүс цөмөрөө хөдөө орон нутгаараа уцтаж хотод байгаа хүмүүсээ уриалж цагаан сандуул хятадын иргэшд орж байгаа юм. Колон улс болгож байгаагийн хэлбэр юм шүү гэдэг хэлээ. Энэ бол төрийн эсрэг гэмт хэрэг үлдсэн 2016 оны улсын хурлын сонгуулийн 30 гаруй суудлыг цэвэр хар машины тусламжтайгаар, цэвэр тооны тусламжтайгаар, лойрын тусламжтайгаар төрийн хэрэглэж булаа авсан. 30 хүний сандлаар 50 хүний сандлаар Олимпийн аваргыг ялсан. 50 хүний сандлын ялгаагаар 150 хүний сандлын ялгаагаар Алтмаагийн баталгаж үнийг ялсан. Ингээ миний сонголтууд Алтмаагийн батлах. Учир нь энэ хятадын болон шүгдэнгийн ард нуугдсан бүлэглэлүүд Алтмаагийн баталгаж үний эсрэг яаж энэ хүний дарж авахгүй бол бүгдээрээ төрийн эсрэг гэмт хэрэгтнүүд буюу ял авах ёстой юм хүмүүс байгаа. Миний энд хэлж байгаа үг бол би 28 хоног өсгөлн зарлаад энэ асуудлыг судалж 7 сар яваад өөрийнхөө үзэл бодлоор Монгол улсын ирээдүйн төлөө хийж байгаа асуудлыг өнөөдөр бид нар өөр хоорондоо маргалддаг болсон. Доор асуулт орж ирсэн байна. Тэгэхээр өөрийг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Бидний үр хүүхэд 10-20 жилийн дараа маргааш хятадын колон улсын хүмүүс байвал яах вэ? Хятадын иргэшэл боолд орчихсон байвал яах вэ? Тусгаар тогтнолгүй иргэшүүлээгүй улс болсон байвал яах вэ? Энийг мэдж байгаа, хэлжилж байгаа цөөн тооны хүмүүс чинь эхнээс ахуулаад өргөдөөд алга болоод баримтлуулж байна. Ингэхэд урдаас олон юм яриад үнэн үг хэлж байгаа хүмүүсээ гутаагаад байвал бид нэр үг хэлэх хөнгүү болоод одоо толгойд гараас утсан байгаа Миегомбийн холдын
Хятад ээжтэй цусан холбоотой Эрдэнэт ерөнхий сайд, Ганбаат гэсэн ерөнхий сайд нар цөөн тооны хятадын эрлэлүүд Монголын бүх чухал объектыг бүгдийг авч чадсан нууц аргаар сонгуулийн ерөнхий ороо дид дараа болцаахын гэхэд бүх зүйлийг нууцаар хийж хар машины бүх юмыг хийж байгаа юм хүн. 10 хүн саналаа өгөхөд 10 ардчилдаа өглөө өгөхөд оронгороо эргээд 10 нөгөө өрсөлдөгч салдаа болохоор ингэж өөрчлөж болдог болсон юм. Тийм болохоор цагаан хуудсыг одоо ашиглаж байгаа шалтгаан бол 50% оруулах байх гэсэн тэр гадны хүчнийхний хийж байгаа бодлого юм шүү. Инхээр өөр хоорондоо битгий юм хайпи сокой сонин юм яриад гэж асуулт байвал асуучих. Миний гомбын их болдвол ээж нь хятад, өвөө эмээ нь хятад хүн цэвэр цусны. Үүний хятадын мэдээлэл хэрэгслийн мэдээгээр хятадын зэхүү Монгол улсын ерөнхийлөгч өрсөлдөж байгаа гэдэг юм бичсэн байгаа. Одоо энэ нөөж байгаа хүмүүс бол намайг шүүмжилж байгаа хүмүүс бол Үүмэнийг дэгдээгч нэгдүгээр хятадын ирлээ зөөж магадгүй, хоёрдугаарт мөнгө авчийн үүмэнийг хийж магадгүй, гуравдугаарт хий хоосон хэрхэл төвтөд Ганбаатарын төрийн эсрэг гэмт хийж байгаа Ганбаатарын эсрэг үйлдэл хийж дагаж ард түмнийхээ өмнө буруу юм хийж Монгол улсынхаа эрхчлөөтэй улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийж байгаа ийм үйлдэл хийж байгаа юм ба. Монгол хүн энийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр энэ үгийг хэлээ явж байгаа би маргааш чалгадчих магадгүй шүү дээ. Маргааш бариулчих магадгүй баримтлагдчих. Ахаад ийм үннийг хэлэхгүй. Бид өөрсдөө бодох хэрэгтэй болчихсон юм. Тийм учраас би чухам 28 хоногийн өсгөлөн төвчээд ярихад бэрхшээлтэй болчихоо ингээд та нарт үннийг хэлж байгаа юм шүү дээ. За ингээд энэ хиний тухай өргөжүүлж ярив да. Төвдөн Балжирын эхэндээ хин гэж хүнийг Ганбаатар гэж нөхрийг дэмжиж явсан боловч дараагаар нь шоронд орохдоо Халтмаагийн Баттулгын бишрийг гаргасан гэсэн тэрний тайлбар хийгээд ингээд гэрээслээ үлдэг явсан юм шүү. Уучлаарай Happy Sokol. Ямар ч буруу юм ийггүй. Чиний ирээдүйн төлөө ярьж чинь, чиний үр хүүхдийн төлөө ярьж чинь. Бид Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ярьж чинь. Очиж Миогон бинх болон саналаа өгт уртаа бол тийчгээ саналаа өгөөд яв. Монголын эсрэг саналаа өг. Тэгээ маргааш боо Монгол улсаар чинь дөрвөн хятад ороод ирсэн байж чинь. Чиний нүдэн дээр хятад ороод ирсэн байж чинь. Тэр хүмүүс чинь өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийг 2-3-аар нь авч суугаад 20-30-аар нь хүүхэдтэй болгоод газар нутгийн чинь 3-1-ийг авчаад лицензийн аргаар өнөөдөр Монгол руу бүх хөрөнгө оруулалтыг хийгээд хүүхдэд мөнгө өгч байгаа нэртэйгээр 10 сая төгрөгийг ганцхан өдөр шилжүүлж 400 мянган хүүхдийн ирээдүгөө тоглож тэднэр нь барьцаалж Монгол ардын нам энэ ялтаа үйл ажиллагаа нуун дарагдуулж байгаа юм. 60 тэрбумын асуудал. Дор зодов ягаад энэ та нарын өмнө үнэн үгээ хэлээд өнөөдөр эрхчлөөгүй амьдраа байж байгаа. Дор зодын зөвсөн 60 тэрбумын асуудал дээр үл Миогон бинх хол болон Монгол ардын намын хүмүүс өнөөдөр худлаа яриа явж байгаа амар баясгалан Жэм хот гэжсэн хүмүүс тэдний дараагийн үе болох эмгтээ хүмүүс үүнийг хүч хэрглэчээд ялгуу гараа явж байгаа ган тулга Хинтээ аймгаас сонгогдсон 150 хүн саналын зөрөөгөөр сонгогдсон ийм төрийн эргэлтэнд оролцоод тэр бүхнийг нуухгаа явж байгаа муухай хүмүүсийн жишээ юм. Би Ганбаат Баттулга гэж хүний бууны хоол тэрс мөнгө авч ийм юм хийгээгүй. Тийм байсан бол өдний хүртэл би яхаараа эрүүл мэндэ хорлоод ингэ явж байдгийг. Толгоо нь цагаан юм ярахаар хар юмыг сэтгэдэг. Хар юмыг ярахаар хараар наваад хүлээг авдаг. Үнэн үнгийг хэлсэн үнд тоохоо байчихсан. Ийм ураг шарвагч бууны нохоо мөнгөөр худалдсан хүмүүс нь цаашаа одоо удахгүй монголчуудын өмнө бууж өгөх цаг нь болоо гэж байна. Алтмаагийн Баттулга гэж энэ хүнийг энэ Төвдөн Балжир гэж ингэж үнэлсэн байгаа. Би Алтмаагийн Баттулга гэж хүний нэр хүндэд нь халдах түүнийг захиалагч болох
харлуулах гэсэн үйл ажиллагаа хэрэгс идэрсэн. Ямар ч нэвтрүүлгээр энэ тухай эсрэг юм хийгээгүй. Энэ сайхан хиймэрлэг Монгол ирийг бохир асуудалд нэрийг нь хутгасандаа хүлчил өчөж байна. Таныг Монголын ард түмэн дэмжин, Монголон авраарай гэсэн баг. Монгол их орон ард түмэнтэй аврал ирж байна шүү. Та ялнаа гэж. Тэгвэл би яг энэ үгийг одоо энийг намайг үүсгэж байгаа энэ хүмүүст хэлмээр байгаа. Мөн намайг дэмжиж байгаа хүмүүст цааш нь даруй уцтаж хэлэхгүй л Монгол орон эх орон ард түмж аврал ирж байгаа шүү. 3 сая хүн 3 тэрбум хүмүүсийн боолн болж амьдрах уу эсвэл газар шорон дээр эзэн байж болох уу гэж. Учир нь бид нэр түүхээ мэд хэрэггүй гэж ярьдаг бол 1917 онд яг ийм түүх давтагтаад монголчууд тусгай тогтнол алдаж байсан юм. Өнөөдөр алдахтаа тулч явж яг 100 жилийн дараа тусгай аргын тусламжтайгаар. Тийм учраас цөөн тооны хүмүүс чинь энэ баримтлагтаад амь нас нь хаана явж байгааг мэдэхгүй энэ хүн. Өнөөдөр гэрээслээ хилээд алга болцгоо байж байна. Энэ хүний араас би олон улсын байгууллага тандаж 28 хоног үлсгэлэн зарлж явж байна. Ийм настай байдал шилжсэн. Мегомбийн хол гэж хүний өвөө эмээ цэвэр цусны хятад 1909 он төрсэн хүн. Энэ бүгдийг монголчууд мэддэг. Гэвч үнэн үгийн дуурсан хүмүүсийн бүгдэнд баримтлаад байна. За цаашаа ингээд би задраад явъя доо. Зан цагаан сонголт гэж энэ Төвдөн Балжир гэж хүний фэйсбүүкнийх нь хаягаар нь орчход байна шүү. Та нар одоо Төвдөн Балжир гэж бичээд хайгаад орох юм бол энэ хүний хараа устаагүй байж байгаа. Бат сайхны устсан. Түрүүний 2 ламын тухай зургийг гаргаж ирээд олон баримтыг гаргасан залуу өчтөр шууд баримтлаа явуулсан байл. Энэ хүн Төвдөн Балжир хүн намайг амар үүдүүл задрах маш ноцтой баримт аудио видео сэлтийг өөрийн чинь нэрийг өгөөрэй гэж хэлийгээд ингээд алга болсон 6 сарын 4-ний өдөр 6 сарын 4-нд алга болсон юм хүн. Инхдээ энэ хүн маш олон зүйлийг илчилсэн. Энэ хүн Монголын шоронд баримтж явахдаа Монголыг минь авраарай гэж Алтмаагийн баталгаас гуугаад явсан. Биднэрт надад худлаа хэлэх ямар шаардлага алга. Энэ хүн тангараг руу явсан. Энэ хүн офицер хүн. Энийг сараад аваарай. Төвдөн Балжир шарав дөржин Төвдөн Балжир хүн 60 орчим насны хүн. 6 дугаар сарын 5-ны даваа гарагт Мегомбийн холдыг хужаа гаргалтаа гэдгийг илчилсэн хэрэгээр 25 жилийн хорих ялтай улсын нууц задруулсан хэрэгээр баримтлан намайг 18 настай эх орон ард түмэндээ Монгол орныхон тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын төлөө ир бие амь насаа зориулахаар тангараг өргөөд өнөөдөр 60 шахан наслахтан өргөсөн тангарахтаа үнэн чаваа офицер хүн Монгол төрийн тэргүүнээ жинхэнэ монголчин сонгуулахын төлөө амь насаа золиослон тэмцэнэ. Иймээс энх болдыг эцэгхийн 5 үеийн түүхийг үнэн зөвөөр бичих хүртэл эрүүгийн цагдаагийн газар болон урьдчилан хорих төвд өсгөлэн зарлахаа мэдэгдэж байна. Би хүнд өвчтөй хүн учраас өөрийгөө өсгөлөн олон хоног даахгүй гэдгийг мэдэж байгаа боловч надад үүнээс өөр тэмцэх арга зам олдсонгүй. Миний амь насыг Мегомбийн холдоос нэхэмжилж ард минь өнчрөн хоцрох ихнэр хүүхдийг минь асарч халамжлахыг ард түмнээсээ хүсье. Өнчирч хүлдэх нялхуур хүүхэд хань ижлэн хараад зүрхмийн шимширэн суун. Би амь нас амьдралдаа хайртай боловч эх орон тусгаар тогтмол минь үүнээс үнэтэй. Би энэ холдоос хүнд хэцүү болохгүй юм шаардаагүй. Бичиг үүрэгтээ эцэг эхийнхээ намтар түүхийг аав өвөө илэнц өвөө нарынхаа намтар зургийг нийтлэхийг шаардаж байна. Ийм хэн юмны төлөө хүний амь хэрэгтэй юм бол миний амь насыг ав. Эсвэл хүний цусаар будсан ерөнхий фишин титэм өмс гэж. Энд орж иж байгаа хүмүүс өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүс. Энэ хүний үлдээг явсан гэрээсэл болон тангаргийг бусад олон гаргаж ирсэн баримтуудыг бүгдийг хооронд нь холбож ард түмэнд хэлэх ёстой үүрэгтэй. Хэвлэл мэдээлэлүүд бүгдээрээ худалдагдсан байж байгаа. Гэвч энэ маргааш бусдын боол болчиход сууж ах уу? Эсвэл энэ бозор болоо бүхнийг хийж байгаа хүмүүсийг дэмжиж цөөн тооны хүмүүс нь бүгдээрээ баримтлагтаад өгөхөд манкурт болоод
хүний иргэшэл орох уу гэсэн сонголтын өмнө тавьсан байгаа. Хүмүүс энэ тэрний дээр бичээд байгаа Happy Sokol гэнэ тэр хүнийг ороод үзээрэй. Энэ аягүй тагмал байгаа шүү. За энэ бол нэг сүүшүү генерал шүү дээ. Энэ манай дааган болтой тун төстэй. Дааган бол ирлиз. Өнөөдөр би ирлүүзүүдийн аюулыг ярихгүй ерөөсөө болохоо байсан. Монголын засгийн газарт ерөнхий сайд нь ирлиз. Монгол Улсын хурлын дарга нь ирлиз. Зам тээврийн сайд нь ирлиз. Ганбаатарын хүн сууж байна. Хоорондоо цусаа холбоотой. Энэ үннийг сайн бодох хэрэгтэй байх гэж бодож байна. Би энэ зөвхөн юуны тухай ярьж байна вэхээр баримтчилгдсан төвдөн балжир гэж хүний тухай ярьж байна. Баримтын тухайд. За энэ хүн 3 хоног алга болчихсон байсан найз нөхдөд сургалж байгаа гэдгсэн 15 жилийн ял оногдсон гэдэг тухайд байж байна. Одоо хүртэл холбоо авахгүй. Энэ хүн энэ дээр офшорчдыг өршөөгч Мэо гомбын их бол улс үндэстний урагч мөн гэдгийг илэрхийлж бичсэн. Монгол улсын үндсэн хуульд ерөнхийлөгчөөр уугуул иргэний тавина гэсэн тусгай заалт байдаг. Ерөнхийлөгчд нэр дэвшигчийг сонгохдоо адаглаад 3 үеийн намтрыг хуульчилсан байх ёстой. Тэгвэл ээж нь хятад, өө эмээ нь хятад ийм хүнийг өнөөдөр сонгож байгаа нь хятадын тагнуулын албадын хийж байгаа ажил. Хятадтай холбоотой ажил юм байна. Энэ үннийг бид нэр мэдэх хэрэгтэй болсон. Ийм учраас тэр цагаан сонгуулагчийг гаргаж ирж харийн шашинд орсон, шүгдэн гэдэг юмд нь орсон. Одоо Монголын том толгой баячууд болон том толгой улс төрчдийг бүгдийг нь оруулсан. Хятадтай санхүүжилттэй шүгдэнгийн аюул. Солонгосын мууны аюул. Энэ хоёр төрлийн хүмүүс энэ цагаан сонголтыг дэмжсэн юм. Ингээ эндээс гарах дүгнэлт бол шүгдэнгийнхэн, мууныхан Ганбаатаргааг дэмжиж байгаа. Ганбаатар гэж босоо хүмүүс, босоо ороолон болчихсон энэ Монгол улсынхаа ард түмэнд бузар булаа зүйлийг хийгээ явж байгаа. Гэмт хэргийнхаа золиослоод Мэо гомбын их болдын атханд ороод өнөөдөр шоронд орохгүйгээр хажуудаа байсан төвдөн байлжирын шоронд барьж өчгөөд хиний ч өмнө үннийг ярихгүй байж байгаа. Одоо Ганбаатарыг дэмжиж байгаа хүмүүс ах юм бол удастаад тэр хүн рүүгээ төвдөн байлжир гэж ямар хүн юм? Таны шадар туслах байсан юм байна. Яагаад алга болчих вэ? Хаана юу байна гэд асуух хэрэгтэй байна. За энэ маш олон зүйлийг дэлгэсэн хүн бол. Одоо энд байгаа зүйл бол би мэдэхгүй л дээ миний имэйл мессенжер дээр сүүлийн үед Эрдэнэбаатар, Ганбаатар, Энх бол гэсэн хүмүүс л гарал үүслийнхаа хувьд хооронд холбоотой гэдгийг хэлсэн байна. Түрүүний Мэо багш гэсэн номон дээр миний өөрийн веб хуудсан дээр байж байгаа Мэо багш номыг яаж тасан бэ гэдэг энэ тухай тодорхой бүгдийг бичсэн. За энэ асуудал 6 сарын 6-ны өдөр телевизээр болсон доо. Халтмаагийн Батулгын захиалгаар хужаа гэж бүтгсэндээ өөрчлөлт хууж ийн гэж. Сүүлд нь энэ хүн юу гэж хэллээ? Энэ эвлүүлэг буюу хооронд нь байсан яриаг жинхэнэ эвлүүлж гаргаж ирсэн. Тийм зүйл болж байгаа хүмүүс талцчихсан. Үүнийхээ дараа баримтлагтай явсан. Тэгээ саяны миний хэлсэн гэрээсл болно надад бичсэн захаа амь насмын нэрсдэх юм бол хүмүүст түргээрээ олон улс түргээрээ гэсэн захаа. Дээр нь Алтмаагийн Батулгыг улс орон чинь сүүгэлд орцсон байна. Авраараа гэсэн захаа. Энэ 3 захааг үлдээг явсан. Би тэмцлээсээ ухрахчгүй уруугчгүй. Өчигдөр эрүүгийн цагдаа ганц 14 цагт очоод намайг хэнийгч мэдээгүй байхад дүүрэн сэтгүүлч байлаа. Хэрвээ хятадын ирлээс нь худлаа гэвэл нотлогдох юм бол би өөрөө бууж өгье. Харин нэгэнт хятад учраас амь насаараа дэмчин тавьж энэ бүгдийг ижлээг шилсэн баг. Нэр хүндийнхаа төлөө үзэл бодлогын төлөө биш. Үр хүүхдийн золиослоод өөрийгөө золиослоод амиа алчсан байж магадгүй энэ хүн. Гэрчийг шууд устгах гэдэг ийм хуультай шүү дээ. Энэ хүн Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байдаг цэвэр монгол хүн биш, хятад хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байгаа ерөнхий сайд Эрдэнэбаатар ноён уулыг зарах гээд явж байгаа энэ хүн. 5 дугаар сарын 12-ны өдөр хятад дээр нууц гэрээ байгуулж
5-13 зүйл ангитай гэрээкси байгуулж хятадаар Монголын хооронд харилцааг өргөжүүлэх нэрээр Монгол улсын тусгаар тогтнолыг зарсан хүн. Эрдэнэ Натан. Элбэг дөрж гэж хүн мууны шашны. Ингээд Монголын төр дээр 3-7 хоног үндэсний аюулгүй байдгийн зүйл дээр юу болж байгааг өөрсдөө дур зоргоороо гартаа авчихсан учраас өнөөдөр Монголын жирийн ард түмэн ядуу амьдарч байгаа. Иннээс гарахын тулд өнөөдөр энэ бүгдийг ойлгох тэр цаг болсон. За ингээд би энэ хаяар норох юм бол би одоо энэ хүнтэй холбоотой бүх зүйлийг бүгдийг нь оролцсон байж байгаа. Чаашаа үе доо. Алтмаагийн ботлого ялвал эх орончин бүтэн үлдсэн тооцоорой. Энэ холд ялах юм бол тулгуур төр тусгаар тогтнолоо зарагдсанд тооцоорой гэж. Энэ хамгийн чухал үг. Ийм аюултай байдал үүссэн байхад хүн зүрх шархирахгүй юм бодохгүй байхын аргагүй. Хүн болгон руу уцтаад, шамдуулаад, хоосон санал битгий өгөөрэй гэд адгалж хэлээд хараа хяналтцайтай болохгүй л болохоо байчжээ. Монголчууд өнөөдөр 28 хоног өлсөд ядарчихсан байгаа нэгэн хайрлахаа байтсан байна. Би өөрийгөө ингэж зовох хэрэг байна уу? Ганбаатартай адилхан худлаа яриад мөнгө авчаад сайхан амьдраа явж ивэл надад л хэрэгтэй байх. Ганбаатар энэ нөхрийгээ барьж өгчгөөд Меомбийн холтод нийлчгээд хятадын цагааны тэр лам дээр очиж мөргөж тагсан инх хоёртой нийлчгээд намаа худалчаад ингэ явж байна. Энэ дотор Монгол Ардын улс намын хүмүүс байгаа бол намайг сайн сонсоорой. Маш сайн сонсоод аваарай. Одоо Монгол Ардын улс намын дотор байгаа хүмүүсийг уриалмаар байна. Намрын инх хоёроо уриалмаар байна. Та ард түмнийхээ өмнө энэ байдлаар явах юм бол бүр өмнө баригдсанаас илүүгээр гинт хэрэгтэн болчихоо явж шít. Ард түмэн таныг одоо өршөөхгүй шít өн. Монгол Ардын улс намын дотор байгаа хүмүүс цагаан саналгчд уриалж байгаа юмнууд чинь Меомбийн их холдын талд үйлчилж байгаа шүү. Хоосон цаасыг яаж ашигладаг вүлээ? Хоосон цаасыг дураараа тамга даргана. Дураараа өөрчлөнө. Энэ зүйлд хэрэгжилж байгаа юм. Ингээд цаашаа цөмөрөө төгдөн балжиргч хүн нэг нь алга болцоод нөхрийнхөө төлөө санаа зовоод 6 сарын 10-нд өсгөлэн зарлаад цагаан ордон тэрд. Цагаан ордон дээр өсгөлэн зарласан Батмөхөө шүү дээ би. Би өөрөө эрдэм шинжилгээ хийдэг эрдмийн ажилтан хүн. Боловсролын яамд олон жил ажилласан статистикч хүн. Орос, Монгол, Герман, Америкт дээд боловсрол эзэмшсэн хүн. Олон улсын төсөл дээр ажиллаж, олон улсын судалгаа шинжилгээний ажлыг хийж 1 сая долларын төсөл урьдаж Монголын боловсролын бүх муу мухай болцсон мэс юм гаргаж ирсэн хүн. Чингис хаан номыг дайны дэлхийн хамгийн шилдэг ном болох Бүтэн сарын тулдааны эмийг зохион байгуулж монголчуудыг анх удаа цахим ертөнцид бие биенээ халуун баяр хүргэж хайр инхрийлэлээр угтаж баярлж байсан тэр ажлыг хийсэн хүн. Шүгдэнгийн аюултай ганцаар жаан тулдаж хэцүү бэрхийг нь давж өнөөдөр ард түмэн шүгдэн гэдэг энэ олон улсын хүнд элемент Монголын Апогийн Батхүү Батсайхан шүгдэнгийн инх хамгаалан элдв очирнаар ахуулаад улсын хурлд нөгөө 20 гаруй гишүүнд оролцчихсон энэ том одоо бид нарыг хувааж идэж байгаа тэр цөөхөн гэр бүлийн буюу тэр хүмүүсийн имийг илчилж дэмчин тавьж та нарын ирээдүйн төлөө Монгол улсын ирээдүйн төлөө энэ бүгдийг хийгээд явж байгаа хүн. Надад худлаа ярих хуурам их хэрэг байхгүй. Яагаад ард түмэн хүнээ хайрлахаа байцсан юм бэ? Мөнгө хэрэгтэй бол өнөөдөр мөнгө хэрэгтэй бол ард түмэн хятадуудын өгч байгаа мөнгийг аваад яв. Маргааш Монгол улс төвд шиг болно. Дөнгөлүүлээ гиншлээд төвд шиг болно. Өнөөдөр бидний сайхан загинж ах トゥ гэж хэлж байгаа тэр мөнгө чинь бүгдээр өр болон тооцогч явж байгаа. Тажикстан шиг газар нутгийнхаа 3-1 алдчихсан байж байгаа хүмүүс бусдын гарт ороод хятад зарчихсан байж байгаа хүмүүс үнэн байдлыг мэдсээр байж нэг нь өхүүлсэн
өгчихсэн ч юм уу нөгөөх нь өлсөж өгөх гээд ингэ байж хахад хараад ерөөж үннийг танихгүй гэдэг ямар учиртайг ойлгохгүй байна. Өнөөдөр үннийг хэлсэн дор зодвыг хар. Гамбата бат сайхны гэдэг залууг баримтлаа аваа явуулсан байна. Яагаад сэхэж ухаарч болдгүй? Үүнээс өөр хідэн хүний амь хэрэгтэй юм бэ? Үг хэлж байгаа хідэн хүн нь алга болчихвол өөр хэн биднэрт хэлэх юм бэ? Өнөөдөр энийг ойлгож мэдсэн хүний цаашаа зүрх сэтгэл нь өвдөхгүй байж чадчих юм уу? Энийг үзэж байгаа олон эхчүүд эмэгтэйчүүд 28 хоног өлсөд явж байгаа намайг ойлгохгүй юу? Надад хэрэггүй ш, надад эх орон хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадах Миогомбийн их болд гэж хүний бүхэл бүтэн хятад ерөнхийлөгч гаргаж байгааг нь бид зогсоож чадах хүчүүд ард түмэн шүү дээ. Намайг Халтмаагийн батлагтай адилхан бөөрлөхөж муу мухагаар хэлэх шаардлага байхгүй. Монгол улсын тусгай тогтнолын төлөө зүтгэж явсандаа Халтмаагийн батлага өнөөдөр нодон жил мууны шашнаас санхүүжилт аваад 2013 онд баригдаад залт үйлдэлээрээ улсын ерөнхийлөгч болцоход явж байгаа энэ элбэг дөржигч хүн биш шүү дээ. Ийм зүйлийн тухай ярьж байгаа бид нэр. Тэгээ шүгдэнгийн аюул дуусны дараагаар улс төрийн энэ мафийн том бүлгэлүүдийн чихэн нэмийг дистрал нэрлсэн. Түрүү нэрлсэн мэй болоод татаад давтаж хилээд явах. Саяны эсэргүүцэж байгаа хүмүүст нахиж хэлмээр санагдаж байгаа юм л да. Ингээд Халтмаагийн матулга гэж хүн гарч ирвэл нэг тогтооно. Өгөө үед тусгаар тогтнолоо алдна. Захын хүнийг очиж баримжилдаг болсон байна. Захын хятад гарч ирэх эмэгтэй өнийг хүчрхийлдэг болсон байна. Гудамд явж байхад нь захын гудмаар явдаг болсон байна. Одоо замын үүд дээр хятад Монгол бичгээрэн бичээд явж байна. Дорногов нутгийг дэлгэр сайхан гэж улсын хурданд суугаад шүгдэнгээрээ дамжуулаад явж байгаа бүхэл бүтэн аймгийг хужлаа автсан тэд хідэн олон мянган хятад орж ирж байгаа мафийн гишүүн байна. Ерөөгийн төмөртийн ордыг өдөр болгон Улаанбаатартын гудмаар хятад руу зогсоо загвуулж байгаа тэр хүн шүү дээ. Хизээч Монголын ард түмний эрхшийн төлөө тэмцэхгүй тэр хүмүүс. Тэр зөөхөн хүмүүс чинь бүх цэрэг цагдаагийн хүчнийхийг авчхаараа үг хэлсэн хүмүүсийн дор нь устгаж аваад хэвлэл мэдээллийн албыг базж аваад цахим ертөнцийг базж аваад ингээл амархан тусгаар тогтнолыг алдагдуулчихдаг юм. 1917 онд яг ийм юм болсон. 17 онд ийм юм болоод биднэрт өнөөдрийн ялгаатай нь энэ миний одоо яриа сууж байгаа эрхчлөөтэй энэ орчин байж байна. Энэ эрхчлөөтэй орчны чинь хакеруудын тусламжтайгаар цааш нь олон хүнд хүрэхгүй байгаад байна. Ингээд яагаад хятад хүн Монголын ерөнхийлөгч болох чахад юм ойлгож болдгүй юм. Яагаад өнөөдөр намрын инх хоёр Ганбаатар хоёр хятадын талд ашиг сонирхолт нь үйлчлээд Миогомбийн болдын талд очихсан баримтлагдахгүй явж идэгин. Монгол Ардын Хувьсгалт намынхан гишүүдтэй шаардлага тавь. Намрын хувьд шаардлага тавь. Энэ хүний ярьж байгаа үнэн үгүй юу гэдэг юм очиод асуу. Ялангуяа эхчүүд та нар өөр хүүхдийнхаа сайн сайхны төлөө гэж бодож байгаа бол өнөөдөр хэдхэн төрхтөө баян болсон мэд яваад аж болно. 10 жилийн дараа бид нэр бусдын боол болцсон газар нутгийнхаа 3.1 өнөөдөр өгцсөн байгаатай адилхан хятад ороод ирвэл яах вэ? 30 жилийн өмнө байсан тоо өнөөдөр 200 мянган хятад ороод ирсэн байна. Монгол орн дээр. Өнөөдөр Монголын Улаанбаатар хотод энэ тэмдгүү хятадууд байж байна. Тэр бүхнийг оруулж ирсэн хүмүүс чи одоо энэ талаа дээр сууж байгаа Монгол Ардын намын олон гишүүд дотор тэгдэг байх шүү дээ. Ганцхан үнэн рүү дайрах бид нэр ийм тэнэг болчихжээ. Бид эсвэл боолын нийгмийг сонгоно, эсвэл цагаан санал өгөхгүйгээр ялтан Миогомбийн их болдыг байх ёстой юм хэлүүлээд Халтмаагийн батлага гарч ирэх нэг боломж байна. Өөр энэний төлөө тэмцчих зоригтой хүн ховрдно. Одоо бүгдийг алж устгах нь, улаан цайм алж устгах нь яг зориг шиг, яг дашвалвар шиг ийм аим шиг дүрлэлцсэн байж байгаа юм ард түмээ. Энэ баримтлагдсан хүмүүсийн их салдалтай. Дээр нь нэмээд гаан уяг батсаахан гэж яасан юм байна. За миний аюултай байдалд байж байгаа мэдээж. Энэ нөгөө бариад аваа явсан. Дор зуудыг баримтлах гол энэ залуу бол азтай залуу.
Монголын бүх болж болохгүй Монгол ардын намын эмхтэй хүн хүчээр хийлчээд хэрэг хийгээгүй гэдэг ингээ явж байгаа. Би хэрэг хийгээгүй гэж үтгэхэд ард түмнийхэн толгойг эргүүлж байгаа. Ийм хүн. Энийг сайн тогтоогоод аваарай. Намайг амь өргөдөх юм бол задрах маш ностой баримт олон энэ бичлэгүүд байгаа. Энийг найдвартай хүний гарт өгөөрэй гэж. Саяны өмнө хэлсэн шүү Төвдөн Балжир. Би ч гэсэн яг энэ үгийг давтаж хэлнэ. Төвдөн Балжир тэр хооронд ийм тулдаан болж ирсэн. Намайг цэнхэр өнгөрн ягаад чи зэрэг нэмхийн өмнө гэсэн киноны долдоогийн дүр тоолж ийн гэж намайг доромжилж байсан. Миний Монголын түүхийн төлөө зөндөө олон юм зохион байгуулж хэлэх юмтай хийсэн юмтай хүн шүү дээ. Ийм болохоор бид нэр хэлж байгаа үг маань та нарын төлөө юм байгаа. Тэгээд энэ өнөөдрийн ярьж байгаа 28 хоногийн дараа юм ярихад хэцүү байна гэж бидгээ хэлсэн. Үргэлжлүүлэн олон удаа ингэж ярих нь өнөөдөр цаг хугацаа асар богино хугацаанд орцсон учраас ярихаас арга байхгүй. За одоо би энд нэг чухал зүйлийг хэлнэ. Одоо цагаан сонгуул гихчээр яримдуулж энэ нөхөр мөрөн дээрээ гараан тавьдаг. Ёс бусын үйлдэлтэй. Гитлерийн маягаар ёслогоо хийдэг. Энэ мууны шашны хүүхнүүдээр очиж энэ цагаан хувцастай байгааз энэ гаднаа цав цагаан өмсгөлтэй харцыг хараарай. Хун цагаан өмсгөлтэй цагаан өмсгөл гэсэн юмыг яриад хар зүйлийг хар хүчнийхэн танилын явж байгаа хорлогчсон хүн байж байгаа. Монгол ардын хувьсгалт намынхан. Энэ хүндээ шаардлага тавь. Намайг дормжилж болно. Дуваа өө буюу Чингис хаан өвд эцсийн түүхийг дормжилж болохгүй. Энэ хүн баригдаа явсан. Юу гэж хэлмээр юм дээ. Маш хэцүү. Маш хэцүү. За энэ хүний ингээд фэйсбүүкээр нь та нар ороод үзээрэй. Төвдөн Балжир шарав дөрж тайгараа. Крилэр бичих юм байна. За цөмөр одоо минийх руу оръё. Түрүүний Мие багш. За Мие багш гэж энэ ном дээр байгаа шүү. Мэдээлэл цэг.com гэдээ орохоор одоо миний худлаа ярьж байгаа нөх хуурм хэлж гинүү та нарыг үннийг хэлээд хөөрхий. Өнөөдөр одоо энд үүрийн 4 цаг болж байна. Үүрийн 4 цаг. Би унтаагүй, хоолгүй, нойргүй ингээд үг хэлээ байж байна. Эсвэл бид нэр энэ жаахан боломжийг ашиглаж чадна. Үгүй бол бид бусдын боол болно. Өөр ямар ч гарц байхгүй. Ахаад хэлий эндээс түрүү хэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын та нар хаалтын гэрээ хийчихэд үнний төлөө ажиллахгүй бол Монгол улсынхаа ард түмний өмнө ялт гэмт хэрэгтэн болно шүү. За энэ номны тухайд ингээд энэ хүн чаашин залгуулад хаанд гисжсэн хойд ээжийн тухай Миогомбын инх болдын ээж сэдв буюу тэр хүний аав ээжийн хятад тухай. За тэгээд энэ ном яагаад устгаа ийцсэн тухай бүгд байж байгаа. Энэ ном дээр ажилласан Саруул буюу гэж хүн байна. Саруул Монгол Бадрал байна. Эдгээр бүгдээрээ худлаа биш гэдгийг ингээд бүтлэн. Энийг устгасан цахим ертөнцөөс. Энийг нь би мэдээлэл.com дээр оруулж ингээд үлдээсэн. За энэ хүмүүсийн худлаа ухуулга хийгээл гин. Өнөөдөр Монголын ард түмний өмнө гэмт хэрэг үлдэж байгаа хүн бол наа Ганбаатарчин болцоод байна хүмүүсээ. Өнөөдөр Монголд энэ Төвдөн Балжирыг баримтлаад 4-5 залууг баримтлаад явж байна. Мууны шашнаас мөнгө авчаад ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өрчөхөд байгаа хүнийг яагаад баримтлахгүй байгаа гэж асууя. Монгол улсын үндсэн хуулийг зөрчөөд бусдыг уриалан дуудаж зах дээр явж, аймагуудаар явж, цагаан хоосон санд өгөрөө гэсэн юмд ард түмний уриалж явж байгаа хүн яагаад шоронд явахгүй байгаа? Ямар хэцүү юм бэ ингэж эдгээр тамалдаг. Тагнуулууд нь муухай санаатнууд биднийг боол болох гэж байгаа хүмүүс ингэж зовоож байгаа юм шүү бид нарыг. Боол болох гэж байгаа хүмүүс. Үннийг хэлэхээр улаан цайм шууд буудан алхад
Би нэгэн түүхийг яриад өгье л доо. 1937 онд юу болж исэн? Одоо энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тагнуулын ерхий газар эднэртэй адилхан тэр хүмүүсийг гэрээс нь шууд барьж аваад шууд буудаа алж исэн шүү дээ. 37 мянган лам нар чинь буудуулж алуулсан шүү дээ. 50 мянган нийт монгол хүн өгсөн шүү дээ. Нэг дор хэдэн зугаар нь цуглуулж хагаад дистрал буудаж алж исэн шүү дээ. Энэ түүх хэрэггүй юм бол тэр 1900-аад онд орж ирээд бидний буудаа алчаад явж байгаа хятадуудынхаа гарт нь орцгоё. Баримт гэж тийм байдгийн ийм гайхамшигтай мэдгэн. За тэгвэл дистралаар одоо баримтыг харуулъя доо. Ямар хэцүү энэ зургийг харсан. За энэ баримт. За энэ хятад бичгтээ юу гэж байна? Хятадын ач хүү, зээх хүү, Монголын ерөнхийлөгч болно гэж бичээ байж. Өдөрт би бараг 100 гаруй мэдээлэл оруулж байна. Энийг олоод уншаад цааш нь явуулах надад хүч байхгүй байна. Шүгдэн амархан. Шүгдэнгийн орсон хүмүүс заавал дистралын хэлий. Нэгдүгээрт нодон доор байгаад байгаа шүгдэн сууж байгаа бол шүгдэн өндөр хүчгүй болцсон. Шүгдэн бид нэр илрүүлж улам тэр хүмүүсийн нэрлснээрээ бид нэр харин энэ одоо энэ Мёгомбын холдын мапыг устгах юм байна. Шүгдэнгийн толгойлогч нь баг байна. Осгон гэж Заваа Дамдын утгын нэрийг хуурамчаар авсан Осгон лам эдгээр цагаан сонгуулийг дэмжиж байгаа юм. Асуулт байвал асуугаад байвал их зүгээр юм байна. Манай Монголын зөв мөр замтал лам нар нь маш их хөрхий хэцүү бэрхшээлтэй шүгдэнгийн лам нарыг дарамталдаг. Одоо шүгдэн өнгийн Осгон ламын юуруу би ороод харуулаад. Нэг ч гэсэн хүнд авч байгаа юм л нэг ч гэсэн хүн цаана 10 хүн дэмжүүлэх хэлүүдээ. Заваа Дамдын Римбүчи гэсэн энэ нэртэй хүн нөхөр байж байгаа. Энэ хүн бол Заваа Дамдын Римбүчи биш, лоогерчин. Өчтөржингөө би ярьсан. Заваа Дамдын утгтын энэ эгч нь тэр хятад ламынх нь хүүхдийг гаргасан. Тэрнээ сууж ирсэн. Энэ Монгол ламын хүчил гэсэн энэ хэсгтэрээ юу шилсэн? Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Баттулга. За тэгвэл хилийг нь тавтал хилий гэж хараал зөвхөл хэлсэн. Тэгээ энэ нөхөр энэ Осгон лам агууд суухтан ээжээрээ хоол хэлэгчдээд зүгээр гэрт суугаад жирийн хүний амьдралын адил яваад одоо өнөөдөр хит баян болцсон алтан үүний дархны эдлийг хийгээд сансар дээр амьдарч байгаа. Монголын хаан гэж амьдарч байгаа. Би Монголд байсан бол ингэж дураараа ярьж чадахгүй. Намайг бариад аваа явчихна. Миний үр хүүхэд, миний гэр бүлийг бүгд нь бариад баримтлаа аваа явах байсан. Харин үлдэж байгаа ганц үгээ хэлж байгаа нь ганц би байна да. Америк нэгдсэн байгаа учраас над хинж халтгаар ирсэн ч гэсэн шууд хамгаалтанд авна. Аюулгүй. Америк нэгдсэн шүгдэнгийн төвөд байгаа энд. Тэрлүү маш олон монголчууд ирдэг. Энд байгаа тэднэр хүртэл надад аюул болж болно. Америк нэгдсэн шүгдэнгийн хэд рүү аюул олон хүмүүс ирж байгаа. Улсын хурлын олон гишүүд. Тэр 2016 оны сонгуулийн лойврыг хийсэн хүн цацааны нүдлийг мэдчихсэн бүх юм зогсуулж ирсэн Чингис залуучин энд ирж асар их мөнгөөр хандив өгч явж ирсэн. Чингисийг баривчил. Дил ерөнхийлөгч гончигд орж асуусан. Бүгдээрээ шүгдэнгийнхэн. Шүгдэнгийнхэн яагаад энэ цагаан санал гэдэг юм ингэ дэмжиж явж идгийг? За одоо нөгөө нэг би юу гэнэ? Баавга насан баяр гэж хүнийг монголчууд сайн мэдэх хэрэгтэй. Мууны шашны Баавга насан баяр. Баавга насан баяр Баавга кридер бичих юм биш латинаар. За энэ хатагтай намайг сайн мэднэ. Насан баяраа би боловсролын яам дэржсэн Батмүх байна. За энэ хүн одоо энэ байна. Facebook дээр хоосон сонгуулийн тухай ярьж байгаа. За энэ дараагийнх нь төрийн эрхийг 50 замаар шилжүүлэх арга зам бол сонгуул гэж байгаа. Ингээд цагаан хуудас уншуулах, хөдөлгөөн өрнүүлж сонголтгүй сонгуулийг зогсооё. Цагаан хуудас уншуулах. Яагаад насан баяр өнөөдөр Осгон лам шүгдэнгийн адилаар Ганбаатарын ярьж байгаа зүйл дээр нэгдэж ирэв.
туулах гэж хүн рүү би ороод бүгдийг гаргаад ирэх үү? Энэ хүн яагаад ингэж над руу халдж байгааг нь? Наад чи Мио гомбын хоолыг дэмжиж байгаа юм. Эсвэл энэ тэнийг Ганбаатарыг дэмжиж байгаа юм. Ганбаатарыг дэмжиж байгаа бол энэ насан баяр, Мөний энэ насан баяр чинь шүгдэнгийн гээд энэ харийн шашинд мөргсөн бүх хүмүүсийн толгой хүмүүс нь 3 дахь гэсэн сонголтын тэр Монголыг 3 хувааж байгаа юм дээр ирээд ингээд ард түмнийг урайлан дуудаа байж байна. Энийг зогсоох гээд энд нэг хүн хэдэн сар ядартлаа танарт үгэн хэлээ байж байгаа. Би өмнө маш олон задаргаатай маш олон лекцийг ярьсан 7 хоног болгон энэ яриаг хийсэн. Одоо 200 гаруй видео энд байж байна. Өнөөдөр баримтлагын тухай ярихгүй болохгүй. Одоо ялангуяа энэ надтай хамт байгаарай гэж энэ миний имийг ойлгоод бас олон удаагийн 7 хоног болгоны имийг ойлгоо байжсан хүмүүс хамт байхгүй бол би ч хүртэл бариулахад амархан байгаа шүү. Энэ дайширж байгаа хүмүүс чинь бүгдээрээ тагнуулууд. Монгол оронд 200 гаруй мянган хужаа нар бий болцсон байгаа гэж би үннийг хэлж байна. Газар нутгийн 3/1 нь худалдагчсан, эсийн зэний худалдагчсан байж байгаа гэж үннийг хэлж байна. Монгол оронд тайван амгалан явж болохоо байцсан Монголын бүх толгойгууд дээр шүлжээ ороод ингээд мафийн гişүүд болцсон байгаа гэдгийг би хэлж байна. Шүгдэнгийн маф, Мөний маф, шашны маф гандан эд хүртэлцэндээ олон шүгдэнгийнхаа орцсон байж байна. Дундгов аймгийн тэр хийд, Булган аймгийн хийд, Хүсгэл аймгийн хийд рүү шүгдэнгийнхэн довтлоод эхэлж байна. Булганыхыг Чин ханд дөржин хийдэг бүр авчихсан. Булган ангийнхан авах юм бол энийг сайн хилээд өгөрэй гэж бодмоор байна. Булган аймаг шүгдэн болчихвол Монгол орно тэгээд дуусна. Шүгдэнгийнхэн өнөөдөр цагаан сонгуульрууд довтлоо орж байна. Шүгдэнгийн Осгон баяр Ламбал Манж хятадын үслийг барьдаг. Юу ч ихээс буцахгүй Мио гомбын инх болд гэж хүний өрөөсөн дугуй. Бүр өрөөсөн дугуйдаа бүр шүгдэнгийн тал дээр байдаг хамт туслагч нь нууц ноёнтнууд нь. Шүгдэн гэдэг юм аюул ерөөсөө ийм юм. Далай ламыг яагаад эсэргүүцв? Учир нь хятадын талыг баримтлагдаг, хятадын талтай зузаан одоо бидний цар тогтолыг өгч байгаа хүмүүсийн эсрэг юм хэлж Монголын морхны шишинтэр байгаа хүмүүсийг хаалан мотгож байгаа учраас ийм хийж байгаа. Маш олон бүүнэр энийг мэдж байгаа. Маш олон лам нар энийг мэдж байгаа. Өөр хоорондоо маш ив нэгдэлтэй байгаа. Харин хит юм ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө цар тогтнолыг устдах юмд орж иж байгаа юм шүү гэдгийг хэлж өгье. Асуулт байвал надад хэлээрэй. За, насан баярын хувьд л ерөөсөө ойлгомжтой. Насан баярыг мянгат малчин тодорхой шагнал гардах үед мянгат нь хятад хүн байсан гэж. Маш олон хятад мянгат малчин энэ тэнд аймгаар дүүрэн байгаа. Тэр мянгат малчин доороо монгол хүнийг зардаг. Тэр мянгат малчин монгол их нэртэй. Тэр мянгат малчин олон монгол хүүхэнтэй нөхцөж байгаа. Эмэгтэйчүүд нь өөрсдөө цусаа хамгаалахгүй бол нэг нэгээрээ явсаар байгаад бид нар чинь дууслаа. Нэг хятад хүн ариун мөнгөтэй учраас дураараа монгол хүүхнийг аваад сууж байна. Налаахт яаж байна? 10-20 хятад хүүхэдтэй 5-6 авгаатай ээж дараалан байдаг тийм хүн биш шүү дээ. Ядуу ард түмнийг ингэж дормжилж шүү дээ. Өмнө Гав аймагт тэмээний уралдаан болсон хичнээн хятад ирсэн. Өнөөдөр морьтой жипээрэн морьтой үнийг дайраад морийн дараа явж байгаа хэн байна? Хятад хүн. Ирээц хэрэгүүж орж ирэх юм ирээц хэрэгүүгээр маргааш нэхэд чамаа гэрт чин очоод уушлаараа лам ган уйга. Энэ өмнө Гов аймагт болсон явдал. Энэ Дорн Говьт аймагт байгаа. Дорнод аймагт байгаа. Дорнтын тамсаг өндөр юу болчих? Хятадын гарт орцсон байж байгаа. Дорнтын талаас хичнээн газар шороогийн солонгосчууд зарсан, хятадуудад зарсан. Өмнө Гов аймагуудаа юу болж байна? Өмнө Гов аймгийн тос момын руу хэн авч чинь? Шүгдэнчтэй чойж цэсрэмж автсан байж байгаа бүр нэр нь. Тэр лав сүмбэрлүүлөө тэр залуу яагаад амиа алдав гэв гинтхэн. Би тэр хүний араас шорж магадгүй шүү дээ. Та нар яагаад ингэж доромжилж ийдэг юм бэ? Үнэн юм хэлэхэр тэрийн худлаа гэдэг ах юм. Айгүй хэцүү. Өйтгөр гунгийн далаад Монгол орн чинь живчгээд байж байна. Монгол хүн бусдын боол болоод амьдарч байна. Монгол
үннийг хэлэх хүн байхгүй байна. Наа хэвлэл мэдээлэлээр гарч байгаа юм чинь бүгдээрээ нэгтлэг байсан хов хотлоо юмнууд явж байна. Энэ зөндөө олон энэ миний гаргасан видео бичлэгүүд байж байгаа. Энэ зөндөө ялангуяа намайг дэмжиж байгаа хүмүүс намайг хамгаалаарай. Би зөвхөн хичээлэн гоё. Хичээнгүйлэн гоё. Миний хил ам эдрэд байна. Нэг зөв юм хэлэхээр нөгөөх нь буруу гэд хар гээд ярихаар цагаан гэж боддог. Яг ийм сэтгэл зүгийг чинь Ганбаатар ашиглаж байгаа юм шүү дээ. Ганбаатар өнөөдөр цав цагаан өнгөөр бодчихсан хав хаар хэрэг. Өөрийнхөө пит хараа хийсэн нүглээ гадна талаараа ариун санвартан болж ярьж байгаа хэрэг. Чөтгөр хар чөтгөр. Яг насан баярын адил. Насан баяр маш гоё өнгөтэй болцсон. Маш ганган өнгөн байгаа биз? Цав цагаан гоё. Инхийн цагаан тагтай. Цаана өөрийнхөө аав ээжийг өөрөө аав гэж бодохгүй. Тэр шүгдэн мууны шашны аав ээжийг гэж боддог. Одоо байгаа нөхөртөөгөө яаж суулсан? Огт танихгүй жод хоорондоо тэр муунээрээ навж суулсан. Олон мянган 5,000 хүнийг хооронд нь танихгүй хүмүүс гэвлүүлдэг энэ мөн. Монголын боловсролын байгууллагт орж ирээд гів гинтхэн мөнгөөр боловсролын стратеги төлөвлөлтийн газрын дарга болсон тийм эмэгтэй. Тэр эмэгтэй одоо хүртэл зайлахгүйгийн шалтгаан нь мууны шашнаас энэ хахуул авсан наа Ганбаатар чин. Дээр нь тэр элбэгдэж гэж хахуул авсан. Тэр хүмүүс байгаа учраас нэг буухгүй. Мууны шүлжээ буухгүй байна. Шүгдэнгийн шүлжээ бүр хамгийн хүчтэй асар том мафийн бүлгэлд байна. Эдийн засгийн цаана хамгаалж байна. Одоо энэ улсын хурал дээр байж байгаа гэмт хэрэгтнүүд хүн алчхаа зүгээр өждөг гэмт хэрэгтэн. Эмэгтэй хүний хүч хэрэглэхээ зүгээр өждөг гэмт хэрэгтэн. Хулгай хийчихээ зүгээр өждөг гэмт хэрэгтэн. Хэдэн саяар нь иччихээ зүгээр өждөг гэмт хэрэгтэн. Бүгдийн цэцрал нэрлэхэд амархан байна шүү дээ. Ингээ айгүй хэцүү байдаг юм аа. За энд тухайлбал жишээ нь ноён уулын 7 хоног болгон явуулдаг лекц байгаа. Цагаан ордонд ч өсгөлтөн зарлж ирсэн тухай байгаа. Мегомбийн холдын тухай. За тэгэл хүн болгон дээр дистрал нэрлэлсэн байж байгаа. Тэр тагнуулын ерөнхий газрын дараагийн нэрлэлсэн байж байгаа. Одоо улсын их болтор байгаа шүгдэнгийн мүлгийнхаа хүмүүсийг нэрлэлсэн байж байгаа. Энэ миний хөдөлмөр юм. Та нарын төлөө хийсэн хөдөлмөр юм. Би Монголд байсан. Би 2000 онд Босрос шинжлэх ухааны яамны байж байгаа тэрний Америк ирсэн. 2009 онд Монгол очсон. 2009 онд Босрос шинжлэх ухааны яамны Дэлхийн банктай хамтарсан сая долларын төслийн удирдагч байсан. Монголын боловсролын байгууллагын бүх статистикийг хариуцж олон улсын анхны судалгаа хийсэн. Намайг олон зуун мянган багш нар мэдж байгаа. 2015 он хүртэл Монгол байсан. 2011 оноос Дэлхийн шилдэг ном болоход нь Чингис хаан номыг яг ийм интернет орчинд нь яг одоо чиний явж байгаа энэтэй адилхан юм хийж исэн. Монголын бүх хүмүүсийг интернет орчинд нь нэгтгсэн тэр Батмөнх байна. Хэрвээ санаж байгаа бол өнөөгийн ертөнцийн үндэслэх эзэн Чингис хаан гэсэн номын ийм за ингээ төвдөн байжрыг баримжилсан Мегомбийн холдын саяны гаргасан энэ баримт штэ. Асуух зүйл байвал юуны сүлжээг нэ? Шүгдэнгийн сүлжээ. За шүгдэнгийн сүлжээ яасан гэхээр өчигдөр бүгдийн сайхан тайлбарлаа хэлсэн байгаа. 90 онд цагаан моринжил гарч ирэнгүүт Хятадын мафийн сүлжээний байгууллага болж ирж Далай ламын эсрэг буюу шүгдэн гимээг тангарын бог болсон үгсэн хүний сүнсийг сурталчилдаг нэг тийм сахиус шижтэй нэг тийм дотор нь байдаг нэг жижигхэн юм шарын шишнэ. Ингээ нэг дамжуулж Монголыг аврах сахиус гэж сурталчилсан Ганбаатартай адилхан шиншүү орж ирсэнтэй адилхан. Тэгээд амар эсгэлэнт хийдэг авсан. Хүмүүсийг амархан мөнгөтэй болгодог гэж тэрийг донтуулсан. Тэгээ мөнгөтэй болох хүмүүс насар их мөнгө өгөөд 100 мянган доллар, 200 мянган доллар, сая долларыг хүртэл өгсөн хүн байгаа. Ингээ Монголын бүх
толгой баячуулыг уургалсан. Монголын бүх толгой баячуулыг нөгөө Сингапур, Гонконг руу аваашиж асар олон бизнесийн хятадын саятнуудаа уулзуулж Монголын газар нутгийг өмчилж авах, Монголын өмчлөлийн хийх тэр бүх мөнгийг авсан маш олон одоогийн том болцсон байгаа бизнесмэнүүдтэй холбоо барьсан. Ингээд шүгдэмж хэшигээ яваад давраад нэг дор 10,000 хүнийг цуглуулдаг, саран даваатай адилхан нэг дор 10,000 хүнийг цуглуулад сахиус гэдэг юм өгдөг заваад амдун гэж нэг нөхөр гарч ирсэн. Осхон лам гэдгийг нэр нь агууд байсан гэд. Агууд байхдаа гэртэй байсан. Ээжрээ хоол хэлэгждэг байсан. Хүүхэнтэй байсан. Одоо хятад их нэртэй. Бясалгал гэж юм хийж байхдаа хүүхэд гаргасан. Тийм бузар булаа юм хийцэн ч одоо яаж сайхан явах вэ? Тэгээд Дундгов аймгийн Сонинбаяр ламын заваад амдын утгтыг нэрийг барьж хятадынхаа энэ шүлжээний мапыг цааш нь хадгалж явахгүй болохгүй болсон. Ингээд Монголын хамгийн алдартай эрдэмтний нэрийг барьж аваад хойд дөрөнд болж тодорсон маягаар байгаад 2000 оноос эхэлж лөврэ хийж эхэлсэн. Энэ хүний гарт маш их хятадтай холбоотой бизнес, маш их мөнгө угаах, офшорын гэсэн үг. Нэгэн хэлбэрээр бол офшор. Шүгдэнгийн мафиар маш асар олон офшорчд байгаа. Монгол ардын намт дээр байгаа маш олон офшорчтой шүү дээ. Тэр хүмүүс улсын хурд дээр олон сууж байгаа. Шүгдэнгийн олон лам байгаагийн дотор гандан эд 2 байна. Энэс тогтох гээд нэг хятад ээжтэй янхны газар байгуулсан тийм лам байна. Шашны дээд сургуулийн санжид гэдэг нэг нөхөр байна. Дээр нь Монголын олон залуу лам нар байна. Тэр Булган аймгийн Мөнх Шаргал гээд амар өсгөлн тэд байгаа лувсан хэмлээ тэр залуу. Дээр нь тэр төвшин Мөнх Түшиг гэ залуу. Шагдар гэ тэр залуу. Литерал нэрлэн. Энэ хүмүүс ингээд энд яадгүй гэхээр одоо чи шүгдгээс гарах юм бол өхөн шүү гэж хэлдэг айлгадаг. Ингээд нөгөө хүмүүс нь барьцаанд ороод ингээд их мөнгөөр барьцаалдаг. Тэгээд тэд нэр их мөнгөтэй болохоор дарамталдаг. Ингээ айгүй амархан одоо энэ мегомбын хултай адилхан мап байгуулсан. Ингээд нэрийн цаана аваа явж байгаа хүн энэ шүгдэнгийн тэр нэг Осхон баяр гэдэг нэг хачин лам, эрдэм ном юу ч байхгүй, хуурамч худлаа. Ганцхан хүн ингээ Монголын тархийг барьж чинь штэ. Тэр гүр даваа харин бүч гэсэн нэрээр дамжиж орж ирсэн юм. Ингээд эдгээр бүгдээрээ одоо энэ улсын хур сууж байгаа мапынхантай бүгд холбоотой. Тэр сангийн сайд чойжилсрэн. Тэр улсын хурлын инх хамгаалан, улсын хурлын байсан Батхүү, Батсайхан, одоо энэ улсын хурлын тэр хүн зарцааны нүүдэл мөнгө тараах юмыг байгуулсан гинт хэрэгтэн элдэг очир MCS. MCS-ийн тэр чигээрээ бүхлээрэн шүгдэнгийн мафийг хамгаалж байгаа хүмүүс. Шүгдэнгийн хувьд үл юм. За яг юм хэлэх юм бол дараачлахад энийг бүх юм тодорхой болох байх. Юутай адилхан, мөнгөтэй адилхан их тодорхой болно. Энэ байгаа баримтыг түр хэлсэндээ энэ нөгөө улсын үндэсний төв архивын газраас гарч ирсэн мегомбын их боловч хүний ээж нь хятад, аав нь ээжийнх нь буюу өвөө нь хятад, бүр цэвэр хятад. Имэн бүр цэвэр хятад. Хойд ээж нь энд байгаа ханд хүн гээд ирсэн. Энэ бүх баримт дэлгэцсэн юм л да. Үлсгэлэнгийн хувьд өнөөдрөөс баагаар хоолнд орж эхэлж байгаа. Би 7 хоног болгон ноён уултай холбоотой тэмцэлд ороод материал бэлдэж орой 7 цагаас Монголын цагаар 1 цагаас өглөө 8 цагаас эмхийн цагаар орой 7-оос гээд бүтэн 2 цагийн яг энэ ярьж байгаа юм а тайлбарлаад ярьж ирсэн. Одоо 200 гаруй видео хийсэн байж байгаа. Үлсгэлэнгийн хувьд 6 сарын 10-ны өдөр тэр 60 тэрбумын асуудлыг дор залууг хамгаалах гэдэг нас юм. Энэ баригдсан төдөн балжиргсан юм хамгаалах гэж залууг. Дээр нь тэр ардын намын мафиг шүгдэнгийн мафиг одоо энэ улс төрийн мафийг хамгаалах гээд ойлгосон. Тэгээ явж байгаа. Ийм болохоор Монголд одоо өнөөдөр санал хураалт явагдаж байна. 5 цаг болж байна. Ард түмэнд л үннийг хэл гэж л чин сэтгэлээсээ өсөе. Эсвэл маргааш бидний хятадын колони болно. Манай Монгол улсын ерөнхийлөгч хятад хүн болно. Эсвэл бидний тэр цагаан санал гэж мегомбын хол тэрэгтэй байж байгаа. Тэр имийг яаж энэ шүгдэнгийн бүлгэл, мууны бүлгэлэл гадаадын харийн шишинд мөргөс өгдсөн энэ хүмүүсийн бүлгэллийн мафиах нь амьд золиос болно хүмүүсээ. Золиос болно. Энэ хүмүүсийн золиос болно.
Энэ хүний золиос болно. Тийм учраас чааш нь уцтаад найс нөхдөд хэлээд ирээдүгөө бодож л гэж гуймаар байна. Хөдөө орон нутагт яагаад ингэ хэлэх хэрэгтэй вэ гэхээр Монголын бүх телевизийн сувагчин ганцхан зүйлийг гаргаж байгаа шүү дээ. Хятадын далайн юм гаргаж байгаа шүү дээ. Яг өнөөдөр Сүхбаатарын талбай дээр нь улаан ирээ хувцастай хүмүүс ирээд 20 өдөр суудаа улаан шас улаан гарч ирээд яагаад хятад бүх юм хятадчаад байгаа. Энийг хүлээж яагаад зөвшөөрч байгаа гэдэг юмны үүднээс л би одоо энэ зүйлийг тайлбарлаж хэлж байгаа юм. Айгу ядарч чинь би. Маш би үл ирүүл байгаа. Маш ядарч чинь ихтэй. Маш хүч гаргаж байгаа. Монгол улс ингээд ийм хятадаар юм мэдэн гардаг болчихвол яах вэ? Бидний ирээдүй яах вэ гэсэн юм дээр энэ баримтыг гаргаж ирсэн байж байгаа. Саяны Facebook-оор ороод үзээрэй. Энэ Меё Гомбын их бол гэж хүний 3 үеийн намтар. Энэ нөгөө өвөө нь хятад өвөө нь. Энэ хятад ээж нь. Меё Гомбын их болдын ээж нь цэдэг гэж хүн энэ хүн. Аав нь далай буюу зоози гэсэн хятад хужаа хүн. Энэ хужаа хүний аав нь зошуди гэж хятад хүн. Ном дээр нь гардаг энэ хүн бол хойд ээж нь ханд гээд. Өөрийнх нь ээж нь хятад хүн. Зүү хараа аймагт төрсөн гэж өөрөөгөө ярьдаг. Энэ аавынхын далайн холбоотон энэ нагац ах гэсэн гом хүнээр ингэж яасан. За энэ тэгээд архивын газрын баримттай. За чашиг асуулт тавил асуугаарай. Нэг хүн ч гэсэн мэдээлэл хүчилсэн дээр баг. За Монгол Ардын Улс намынхан өнөөдөр нөгөө хоосон алдартай саяны мэдээ болохоор юм хятадын аж хүн ерөнхийлөгч болох уу, Оросын хүргэн ерөнхийлөгч болох уу гэсэн мэдээлэл гарсан юм. Ийм мэдээлэл хятадын хэвлэл мэдээлэл хэрэгслээр явж байгаа. Одоо асуулт нь энэ байна л да. Хятадын зээх үү? Меё Гомбын их болд. Хятадын зээх үгийн тэгээ сонгоод сар тогтонд алдах юм да. За тэгээд энэ зээх үү бол 60 тэрбумын хэрэгээр онц ностойг юм тэргүүлсэн учраас маргаас ор шоронд орохын тулд ам хайргүй амиа тавих нь холгүй ингэ тэмцэж явж байгаа юм. Энэ хүмүүсийн бүлэглэлийг устгахгүйгээр Монгол өнөөдөр амьд явахгүй. Тэгээд одоо ял авах уу эсвэл ингэ лойрдод дуусах уу гэд улаан цам хүмүүсийг шууд гардан буудаж алхаас дутахгүй, улаан цам шууд орчоо яргалаад бариад авахаас дутахгүй ийм үйлдэл хийж байгаа. Нэг номерын гэмт хэрэгтэн хятад хүн. Энэ бүгдийг илчилж чадахгүй надад чи бодож байсан юм. Шүдэнгийн мафийг хинж сэтэлж чадахгүй гэж бодож байсан юм. Шүдэнтэй хийсэн тэмцлүүд одоо миний 28 хоногийн хийгээд өсгөлийгээ явж байгаатай хийсэн маш хэцүү тэмцэл байсан. Хүмүүс маш цөөхөн дэмжсэн намайг. Одоо энэ олон хүмүүс орж иж байгаатай ийм олон хүн орж ирдэггүй байсан. Нэг мэдээ өчн нэг хүн ирнэ. За энэ болохоор нөгөө Монгол Ардын Улс намын тэр хүмүүст уриалаад хэлээд байгаа шүү дээ би. Нөгөө цаан саналыг барьцсан, хоосон саналыг бариад 3 давхар саналын утсаар ингээд юу явж байгаа. Санал өгөө явж байгаа. Одоо хөдөө орон нутгийн тэр хар машин гэдэг минь бүгдийг унтраагаад хэлж ийн гэж. Эвдэрсэн гээд. Тэгээд нөгөө нэг бөөнбөөнөр нь нөгөө бэлгсэн саналын утсаа оруулах. Тэр юм руугаа орж ийн. Сайхан залуучууд байдаг бол одоо босоо өх Монголыг гэж байж байгаа бол би одоо уриалмаар байна л да. 2000 хэсгийн ороо гэж бодож байгаа. 2000 хэсгийн ороон дээр 100 санал авна. Лойрт чинь 200 мянган саналыг ингээд хөнгөн авчна. Ийм үйлдэл хийж байгаа. Эднэрт яг хэвээр жоохон мөнгө л өгсөн баг. Дээр нь монголчуудыг сонгуулийн өгүүлэхгүй амар зугаалганд явуулж мөнгө өгөө зарим хүмүүсийг хаах юм хийж байгаа. Аимшигтай. Өнөөдөр тэр Ганбаатар гэж хүний бие худалдсан хүний имийг ойлгохгүй айгүй олон хүмүүс байгаа. Ямар хүмүүс вөхөр бидний төлөө тэмцэх хүн бол Ганбаатар юм байна гэж. Ганбаатарын тухай би одоо зөндөө ярьсан дөө. Айгүй тэрүүнийг тайлбарлаж ярихаар айгүй хэцүү. Ивлэлээр тоглосон, намуудаар тоглосон, финшүүг оруулсан, өөрөө шүүгдэнч мөнөөс санхүүжилт авсан. Дээр нь боловсрлоор тоглосон. Лектор лекторгээ төвийн багш гэж яриад байгаа шүү дээ. Тэр лектор төвд нь багшиж исэн гэдэг ган тулгад гэж залуу хүүхэн хүч хэрэглэлээ шүү дээ. Тэгээд дунд сургуулийн хүүхдүүдийг 10 жил төгсж ирээд их сургуульд орохоор нь лектор гэж одоо энэ уран цэцэн
элбэг төрчтэй адилхан худлаа ярих хуурм эхлэх юм сургадаг. Өөрөө гэмт хэрэг хийгээ явсан учраас өнөөдөр Мегомбийн хот ингээ худлагдаж байгаа. Мегомбийн юу Ганбаатарын дээр авсан олон зуун санал гэж яриад байгаа нь яг үнэндээ тийм санал аваагүй наа хүн чинь. Энэ бидний өнөөдөр яриад энэ гэмт ялт хэргийг уудлаад байгаатай адилхан тэр муухай юмд орооцолдсон юм. Хужаанаар мөнгө тарааж ийн гэж. Мөнгө тараах нь гэвэл яг хоо саналыг худалдаж авчих гэсэн юм оруулж тэр нэрээр халахвчилж асар олон зүйлээр төөрөгдүүлж байгаа хооронд нь. Хар машин ажиллал болчихно. Би 2017 оны сонгуулийн бүх хуулийнхныг өөрийнхөө талд ажиллуулж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр толгойг нь автсан болохоор. Өөрийнхөө үр хүүхдийг өнөөдөр өөрөө хутга бариад устгахыг гэж байгаа бол пожалуйста тэгээрэй гэж тэр хүмүүст хэлэх хэрэгтэй. Ялангуяа тэр цэргийн зэрэг цагдаагийн хүчнийхэн цагдаагийн хорондоо нарын хэрэг гэж амар хэрэг байдаг шүү дээ. Цагдаагийн газрын дараа байсан Чингис гэж залуучин тэр шүдэнгийн энэ Америкт байдаг хийд дээр нэрэж $100,000 хандив өгөө явсан. Тэр залуу гэмт хэрэг үйлдсэн. Дээр нь нодон жилийн хүн цацааны нүүдлийн хинтэрүү хөвсгөл рүү 3,000 вон, Баян онгор руу 3,000 вон MCC ажилчдыг 10-20 машин автобусаар нь 50 автобусаар нь зөөлгөө аваа явсан шүү дээ улс руу. Тэр хүмүүсээр хий санал өгүүлсэн шүү дээ. Одоо энэ арангаас сонгогдсон гэдэг мөнхөд эдгээр чинь бүгдээрээ оролцсон. Тэр бүгдийг мэдсэн тэгээд хүчээр төрөнгөйлж задлахгүйгээр авч үлдсэн юм бол Чингис энэ мэтэр хорондоо нарын хэрэг гэж байдгийг. Бүх юм бодлоход нь оролцсон. Нэг хорондог авчираад гэмт хэрэг хийлгчгээд нөгөөдлийн бүгд нь өрхөнд оруулдаг. Эдгээр дуурахгүй байгааг нь аргагүй. Тагнуулын ерөнхий газрын дараа байсан хурц шүгдэнч хууль зүйн сайд одоо энэ бям цогчин шүгдэнч тэр очиж их мөнгө өгөө тэрэндээ мөргөөд өөрийнхөө хийсэн хар хүлийг миний имийг авраад өгөөрэй ахаа намайг бодоорой гэж нөгөө ном зохиолоо хараалцхан хийлгэж байдаг хүн. Намайг дээр хорлож чадахгүй хүн оюун бодол нь дийлдэшгүй өөртөө ихтэй байх юм бол ямар ч хараалцдах гэж юм байдгүй. Ингийн адил чинь бүлгэллээ. Айгу ядарчин доо. За асуулт байвал асууна хөөс би ингэсгээ дуусгах юм уу? Харин шашин мөргсөн хар муртай хүмүүс юм бэ? Элбэг дорж, инх баяр шүдэнч, очирбат муунч шүдэнч, баг ондол гарамгай шүдэнч, инх баяр муунч, Мегомбийн холд шүдэнч дээр нэмээд хятадын тэр улааны шашныг чиглэл урсгалын ямиг яадаг, мөргөд сүгддэг. Ийм хүн. За ингээд дуусгая да. Алтмаагийн Батулга гэдэг бол Монголын дүүгэнд гарамгаа авьяа гүйцэтгсэн хөөн энэ бол би Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаагаар нь Монголын тусгаар тогтнолын төлөө Монголын хүн гэрний үеийн түүхийг олсонд нь би маш их хүндэтгэж явдаг юм уу. Энэ хүн өнөөдөр нэг аварч гарч чадна. Эсвэл тэгээ монголчууд цар тогтнол алдана. Одоо энэ лойрын сонгуул бүр улаарчсан цэрэг цагдаагийн хүчнийхээ хөдөлгдсөн хэнийг чамаахгүй баримтлаа. Дээр нь тэр цагаан гэсэн юмыг оруулж ирээд хар машинаар хичнээн чамаахгүй 10 санд өгж явах 100 болгоод ингээд лойроо бүгдийг хийж нарт юм. Би сая дөнгөж сая тэр Мегомбийн холдын хятад аав ээжтэй үндсэн болж ирсэн хүн гэдгийг хэлж өглөө. Ингээд цааш нь найз нөхдөөрөө хэлээрээ миний өмнө оруулсан юмд бүгдийг нь уншаарай. Асуулт байвал бичээ үлдээгээрэй. Би одоо өндөрлөхгүй ядарч байна. Унд чамраа да. За сайн сайхан бүхний хүсье маргааш ингээ өглөө манах нараа Монголд нь амар амгалан тэр сайхан бүхэн ирсэн байх болтгоо гэж бодож ин сая яагаад ингэж ямарсан бэхээр Мегомбийн холдын энэ яриа гарч ирлээ. Цааш нь эсэргүүцэж байгаа хүмүүс аягүй их байх юм. Тэднэр бол тагнуулууд бас их мөнгө авцсан тэр мафийн шүлжээнд орцсон хүмүүс Монгол орн бүхлээрэн хятадын гарт орцсон байгаа шүү гэдгийг бүр бодтоор би хэлье. Ямар номны нэр юм бол Заваа дамдин гэж хотгтын тухайд хэлбэл алтан дэвтэр гэсэн Монголын бүх орхон шишний
Шүгдэнгийн түүхийг бичсэн ном байгаа. Гүнжин Сүхбаатар руугаа Монголын түүхийн ном байж байгаа. Амиа алдсан амар сайдын ном байж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэ бүгдийг таны инх болдын аав нь тийм Мие багш нь байна. Мэдээлэл.com-г орчих. За би харуулъя. Энэ мэдээлэл.com чэйшлэхэд их амархан. Тэгээд номын нэр нь болохоор Мие багш гэсэн ном. Мие багш. Энэ ном. Аавынхаа номыг устгадаг хүн Монгол хүн л байхгүй. Уучлаарай, Монгол орны сурагт нь алдагдаагүй. Бид нэр алдуулахгүй. Одоо харин алдуулах гавш үлдэнэ. Энэ хүний хүүхэд нь тэгж болохгүй бид тэдний тэгж тийм пессимист үе алдчихсан гэсэн юм үзэх юм л ерөөсөө л бууж өгөөд баг амьдараа тэгээд үхтэл болцсон дээр би тийм юм дургу болохоор ингэ тэмцэж байгаа шүү дээ. Энэ Мие багш гэсэн номыг энэ байна. Цалиг дурсгал зохиогч нь Саруул Буянгуй. Шарвын Сүрэнжууга Исбадрал нөгөө урлаг судлалын байдыггүй. Саруул Буянгуй бүгдийн сайн мэдж байгаа. Энэ 2007 онд гарсан ном байлгүй. Тэгээ энэ материалаа бүгд нь устгацсан. Ийм хятад санаа гэдэг үл ийм байдаг байхгүй юу? Амар. За хиний амьдралын талаар гэж хиний амьдралын талаар гэсэн бай. Мие гомбын холдын үү эсвэл саяны энэ номон дээр байж байгаа. Энэ нөгөө Ням загдгийн зэтгүүлчийн бичсэн ном дээр байж байгаа. Ням загдгийн энэ бичлэг гарч ирэхээс өмнө тэр төгдөн байлжирчин шоронд явчихлаа шүү дээ. Энийг бичсэн Ням загд бас баригдчихсан байх. Одоо шоронд байгаа хөх бодож. Зүү хараад төрсөн юм гэлээ. Зүү хараад төрсөн үнэн ч юм уу юм уу? Ноён уул энэ төрд. Ийм байна. Амьдралын талаар шинэ хэлсэн мэл за би гарлаа шүү. Та ялна, бид ялна, Монгол ялна. Монгол ялна, Монголын ард түмэн ялна, бид ялна. Одоо тэгэхээр сонирхол хэмжээ дээшлүүл. Бүгдээрэн гарч саналаа өг байгаа хүмүүсээ ятах. Гадуур гарч харуулд гар. Сонгуулийн хорон дээр гарчаад хорон дарга маргачин хорон дарга одоо ардсан намын дээр ажиллаж хийж байгаа хүмүүсийг бүгдийг баримтлаад ирэн гэж шít. Цагдаа нар ирсэн. Ажилт хийхгүйгээр одоо ингэж байгаа нэг симхийг гаргаад идэн чи гэрлээ унтраах ч юм уу тогоо унтраагаад тэгэл нэг санал оруулаад нөгөөхөө мянган саналаар солиод очино. Ийм болохоор өндөр сорон сэмжтэй гэж би хэлмээр байна. Минь энэ рүү ороод чи миний линкийг яа гэж байгаа бол ядаа. За би энэ дээр оруулчих. Мэдээлэл.com-ыг чэйжлээ авчих. Тэгээ энийг чэйжлээ авчихад энэгээр бүх юм дамжчих. Минийх бол юу байгаа штэ. Энэ данжур буюу Батмүхсийн дайвш гэдэг хаягаар орчин. Заавал миний хороош дамжихгүй бол миний бүх юм хаалттай байгаа. Маш олон хуудас байгаа. Тэгээд эргээд ч өөрөө уншаад авах юм бол олон юм мэдэн дээ. За баяртай.